Монгол улс 2025 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 102 дугаарт оржээ. Энэ нь өнгөрсөн жилээс 7 байр урагшилсан үзүүлэлт боловч бодит байдалд дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индекс буурсантай холбоотой юм. За мөн сэтгүүлчийн аюулгүй байдлын үзүүлэлтээр 102 дугаарт орсон байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол зайлшгүй сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ байна. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний тухай одоо өргөн баригдсан байгаа хуулийн төсөл дээр бол болон дагаж өөрчлөгдөж байгаа хуулиуд дээр эрүүг хуулийн 13, 14 гэдэг заалт маань байхгүй байж байгаа. Тэгэхээр энэ заалтаар бол одоо сүүлийн жилүүдэд 2000 гаруй сэтгүүлч шалгагдсанаас 5% нь шүүх рүү очиж тэндээс 1.3% нь буруутай гэсэн шийдвэр шүүхээс гарсан байна. Өөрөөр хэлбэл 99.7% залхаан зэрлэгдсэн. Ямар нэгэн буруугүй байсан боловч тэр хуулийн залт байсан учраас байцаалтанд орж одоо юу гэдгийг те цаг хугацаагаараа ажиллаа их боломжгүй нөхцөл байдалд ингээд орсон. Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хүнд ангилалт багтаж байна. Global International төвөөс сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг 387 сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудаас авчээ. Судалгаанд оролцогчдын 67% нь төрийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг гэж хариулсан байна. Сэтгүүлчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал нэгдүгээрт орж байгаа бол эрх сурвалж болон хувийн аюулгүй байдал үүний дараа орж байна. Бидэрт эрх зүйн орч хэрэгтэй байна гэдэг дээр бол 74% нь хариулсан байгаа. За мөн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчдэд нийтлэг тохиолдог бэрхшээлийн нэгт бол мэдээлэл олж авах асуудал хамгийн хүнд байгаа. За тэгээд улмаар одоо сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотой, редакцтай холбоотой, техник тоног төхөөрөмжөд нь халддагтай холбоотой асуудлууд бол нэг хурцаар тавигдж байна. За мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгүүлчдийн эрхийг хэн илүү зөрчиж байна вэ гэдэг дээр бол 58% та одоо эрх бүхий албан тушаалтан гэж байгаа. Төрийн байгууллагын 27% та хууль сахиулагчид гэж хариулсан. Тэгэхээр 95% та зөвхөн түүний байгууллагын албан тушаалтнууд бол хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сэтгүүлчдийн эрхийг зөрчиж байна гэдэг ийм тоо бол байна. Сэтгүүл зүйн, ёс зүйн эрх чөлөө, итгэлцэл маань сорилтонд орж байгаа гэжсэн. Тухайлбал ёс зүйн асуудал дээр гэхэд хэмэл оюун ухаан гараад ирлээ гэхэд сэтгүүлч ч гэсэн ингээд хэмэл оюун ухаанаар зураг үйлдвэрлүүлэх юм уу ямарваа нэг юм даналын сэлбэл болно шүү дээ. Тэгэхээр тэр хэсэг дээр манайх энэ дээр одоо ийм зүйл ашигласан гэдгээ ингээд хамт тэмдэгтээ оруулах байдаг ч юм уу те. Ийм зүйлүүд бас хийх хэрэгцээ шаардлагатай болж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар хэлцгээр болсон. Тэгвэл тус хуулийн агуулгыг сайжруулах шаардлагатай хуулийг боловсруулах явцад хангалттай судалгаа хийгээгүй. Мөн мэдээлэл ирэн хайх олж авах эрхийн талаар тусгаагүй. Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн хэмжээг хуулиар зохицуулах шаардлагагүй гэдгийг сэтгүүлч төрийн бас байгууллагын төлөөллүүд хэлж байлаа.